За өдрийн мэнд Ардчилсан намын үндэсний бодлогын орооны сонгуул боллоо. Ардчилсан нам шинжлэгдлээ. Энэний талаар дотоод сонгуулийн талаар та бүхэнд өөрийн үзэл бодлоо хуваалцъя. Ардчилсан намд бараг 25-6 жил идэвхтэй зүтгэсний уруу шарваагүй зүтгэж яваагийн хувьд намынхаа зовлон жаргалыг мэддгийн хувьд үндэсний бодлогын ороо гэж ямар байгууллага байдгийг бас тодорхой хэмжээний ойлголт өгөхүүднээс энэхүү лайвыг хийж байна. Манайхаа фэйсбүүкээр дүүрэн чухам их хурл сонгогдсон юм шиг үндэсний бодлогын орон сонгогдлоо. Баярлалаа гэл манайхан авч өгж байна да. За жирийн гişүүд биш та анхан шатны гişүүд гэсэн үг л дээ. Зүгээр нэг мөрөөрөө намаа дэмжээд явж идэг. Тэр гişүүдээс сонгогдож дунд шатны нам буюу аймаг дүүргийн намын орооны гişүүд сонгогддгийг. За би Баянгол дүүргийн 4-р хорооныхоо анхан шатны гişүүдээс сонгогдоод Баянгол дүүргийн намын орооны гişүүн боллоо. За намын орооны дунд шатныг Баянгол дүүргийн намын орооноос нийслэлийн намын ороонд бас сонгогдлоо. За мөн Баянгол дүүргийн Ардчилсан намын орооноос Ардчилсан намын үндэсний бодлогын орооны гишүүнд бас сонгогдлоо. Өөрөөр хэлэх юм бол би нэг 3 шатны дүүргийн намын орооны гишүүн буюу дунд шат гэж байгаа. Энийг аймагтай параллелна шүү дээ. Тэгээд нийслэл үндэсний бодлогын ороо гэд 3 шатны сэдвэртэй боллоо. За тэгээд Баянголыг ямар ч үсэн нэг тэгээд унцныхын дараа хинч болцсныхын дараа хүнийг бас ярих цаашаа хэний савраас салгасныг мэдж байгаа. Тэр хүний бузрыг зөндөө ярьсан учраас дахин яриад баймаргүй байна. Ямар ч үсэн хэлсэн ярьснараа Баянголын Ардчилсан намыг нэг гэр бүлийн савраас салгалаа, гişүүдийн нам болголоо. Тэгээ Баянголынхоо намын нийт гişүүдэд бас баярлалаа. Намайг дэмжсэнд итгэлийг чи ялалтаар хариулах болно. Одоо цаашлаад Баянгол дүүргийг олигархийн савраас салгана. Ардын намын Оргилын Ганбаатар гэж нөхөр бас эзэгэнсэн гэсэн ардын намыг салганаа заяа. За тэгээд үндэсний бодлогын ороонд төөрөхий зайлвал зарим нь мэдээж өрсөлдөн ялагдана. Би сэлжсэн санаж байна уу? Ялагчлаа гэд гонгоноод намаас гарна барь нэгэ хуцаад байваа гэж. Яг л миний хэлсэд дагуу ялагдсан нөхрүүд гонгоноод байгаа сураг байна цаагурч. Тэ. Үндэсний бодлогын ороонд сүйттэй байдгүй маа. Ер нь үндэсний бодлогын ороо гэдэг чинь ийм байдаг байхгүй юу? За аймгийн намын ороонд орно гэдэг чинь аймгийн иргэдийн уралд нэр дэвшнэ л гэсэн үг. Тэр аймгийн 100 хэдэн гишүүднээс шилдэг нэг 30-40 шалгаруулад аймгийн иргэдийн уралд нэр дэвшүүлдэг. За нийслэлийн намын ороонд сонгогдно гэдэг чинь нийслэлийн иргэдийн уралд нэр дэвшдэг. За үндэсний бодлогын ороонд орно гэдэг чинь улсын их хурлд нэр дэвшнэ гэсэн үг. Мөн үү? За тэгээд үндэсний бодлогын ороонд нэг сүйдтэй байдгүй шүү дээ. Манайхаа би 2010 оноос хойш 16 жил үндэсний бодлогын орооны гишүүнээр явж байна. Гийгүүлсэн алга, нэр дэвссэн чим алга, унж тусаал явж гин. Тэгээд үндэсний бодлогын ороонд орохоор нэг хэмжээшгүй их мэдлэлт орчныг бодоод ах шиг ба. Тийм байдгүй шүү дээ. Уг нь бол их хурлд нэр дэвших нэг 300 чадaltaй, чансаатай ахуй амьдралаа зассан, бусдын ахуйг заслахын төлөө явж байгаа тийм хүмүүс л үндэсний бодлогын ороод орох ёстой л доо. Тэгээд нэг 300 гаруй үндэсний бодлогын орооны гишүүдээс шилж ягаад, сорчилж ягаад шилдэг 126-г нэр дэвшүүлээд сонгуульд орох ёстой юм л да. Тэгээд яг энэ удаагийн сонгуул хоёр талтай л да. Зарим газар бол киновчингууд орлоо. Тэр болгоныг нэрлээд яах вэ? Бас залуучуудын урмыг хугалахаар ууцыг хугалахаар урмыг хугал гэж, урмыг хугалахаар ууцыг хугал гэж залуучуудын урмыг би хугалмааргүй байна. Гэхдээ сүйттэй байдгүй шүү. За тэгээ манай нам чинь нөгөө энэ 300 гаруй УБХ-г хайрцаглах гээд үзчихнэ. Ингээд хойчин бол алтан гадсан моох мүүднэ гэж явдаг байсан шүү дээ. Тэр чи хэд бол салчаад байгаа юм те. Нэг Монгол ямар юм гинэ сүр нэртэй баахан фракцууд байгуулагдсан юм баха байдгийн гинэ. Тэгээ фракцуудын зодоо явна л да аль олон үндэсний бодлогын ороотой фракц бол ерөнхий нарийн бичгийн дарга аавна мөн үү? Тэд дарга нараа аавна гэнэ тохироо шаад юм л да. Уг нь бол үндэсний бодлогын ороогоор энийг генсекер дэвшүүлээгээл өрсөлдүүлээл нөгөөх нь үзэл бодлоо илэрхийлээл намдаа ингэж амжилт олж ирнэ гэл давуу талын ашиглаа сонгох л ёстой юм л да. Ер нь бол фракцийн тохиргол явдгийг.
дэд дарга нарыг ч ихсэн уг нь. Тэгээд ихгүй л дээ парагсаар явчихдаг. Тэгээ энэ нь өөрөө бас буруу явж байгаа юм л да. Уг нь яг ингээл намынхаа дүрм журмыг ингээл баримтлаад яг ингээл үзэл баримтлаараа ингээл явчвал бид нар цаашлаад зөв мөрийн хөтөлбөртэй сонгуульд ороход зөв бодлогоор явж ижил ялна үхээс юм уу? Фракс гэдэг чинь хувь л да мөн үү? Их хурл дээр ороод бас бүлгэллүүд ингээ Монгол улсыг одоо тэгээд олигтой хөгжүүлэхгүй байгаатай л яг адилхан шүү дээ. Зөв явбал Монгол улсад ороод хөгжин л дөө. За тэгээд яг зарим газар бол одоо канавчингуудаа орууллаа. Тэ. За одоо тэгээд гинсекэ зарим хүчтэй бараагч нь авах бах. За цаашлаад одоо ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвшүү гэдгийг үндэсний бодлогоороо шийднэ. Тэгэл энэ минь тэгэл ер нь тэгэл тохироо штэ. Тэг яг би үндэсний бодлогоор олигтой юм байдгүй. Тэгэл нэг пракц байгуулчаад пракцыг толгойлогчноор ашиглаад идчихдэг юм л да. 12 онд Женко Мох гэж пракц байгуулж илаа. Тухайн үед одоогийн улсын хурлын гишүүн Дашдандгийн Ганбат, Гардгүйгийн Баярсайхан ах бид нэг далаад гишүүн үндэсний бодлогоо үндэсний тэр үед үүсэх хэвсэн. Үндэсний зөв короныг шууд гарын үсгээс зураад Женког дэмжээл явсан. Женко 12 онд ахиухан шиг суудлаа аваад нэр дэвшүүлсэн. 6-7 хон гишүүн гаргасан. Тэрүүгээрээ шантажлж байгаа 4-5 сайд авсан. Ингээл Женко халаасандаа байх өвбийнхээ хошгруулж хийгээл нам ялангуут өөрийнхөө харуул хамгаалагч нарийн бичгээ сайд дарга болгоод ингээл хувийн компани шиг л явцсан шүү дээ. Тэг үнд гүйцэгдэн гэж тэр нь ч хол явсангүй л дээ. Тэ. Тэг ингээ коноп болгож үндэсний бодлогоор нэг гişүүдийг ашигладаг юм аа. За Баянгар аймагт 3 гişүүнээ Женко нэг 3 сая төгрөг тараагаад 90 одоо намын орооны гişүүдийн маань одоо хөрхи манайх аймагтаа ялагдсан. Тэгээд ажилтаа ажилгүй хөрхи ядарсан олон гişүүд байгаа шүү дээ намын орооны. Тэднэрийг холигтаал 3 саяар худалдаж авч багцлаад нүрзэдгээл одоо хөрхи манай юм дүүг аваачаал намын даргаар хүчээр тавьж ийн гин. Баянгарын намын даргаар Баяр Магнагаал залуу нүрзэд хоёр халз үзлээ. Хөрхи Баяр Магна нэг 10 хүнээр л нүрзэдэд ялагдсан гин. А нүрзэд бол ардталтаа Женкогийн мөнгөөр л очисон гин. 90 гишүүнийг худалдаж авсан гинэ. Тэ хөрхи манай аймгийнхны сонголтыг бас Женко бол үндсэндээ шалруулж удруулж яана л да. Тэг Баянгар ардчилсан намын журмын нөхдөө Женко бол та нарыг хаяад явна. Та нар Женког 3 удаа их хурл гаргасан. Та нарын буйнд эн чинь 2 удаа сайд болсон. 1 удаа Монгол улсын ерөнхийлөгч боллоо. Тэглээгээд манай Баянгар ядуурлаас гарсан уу? Гараагүй шүү дээ. Хөрхи намын гişүүдтэй ч олигтой тусуулаагүй. Хувийн эрх ашгаа урдаа тавьдаг, шунлын буулзар мянганы тонуулч гэж би ярьдаг. Би баримт нотлоготой л ярьсан. Намайг 1 удаа гүжирдэж нэгэд хуулийн байгууллагт гомдол гаргасан. Гүжирдээгүй байна, мөнгө эрдний үнэн байна гэд намайг гин буруугүйгээ цагаатгцсан. Шүүхийн тогтоол нь хүртэл байгаа шүү дээ. Үнэн шүү дээ, тий. Женкогийн талаар яриул түрээний бузар далаа гэдэг далааш гэл юм болд юм л да. Тэгээд өөрхий нөгөө жаргал сайхан гишүүн Ганбат гишүүн Зогтбаатар 3-ыг одоо дөрмийн бусаар мөнгө тараагаад ингээд үндэсний бодлогоор нас мулталж ийн гинэ. За Зогтбаатар дүүрч одоо тэгээд одоо жаргал сайхныг унахчих юм. Би бол жаргал сайхныг шүүмжлэх үедээ хангалттай шүүмжилжсэн. Манай жагаа бол үг даадаг юм байлээ. Хүлээцтэй. Мундаг залуу шүү дээ. Аймгийн засаг даргаар ажиллаж ирсэн. Жагаа бол Женког нэр олон сонгуульд нэр аймгаас ялуулж өгсөн дөө. Манай аймаг анх удаа 12 онд нэг ялж ирсэн. Жагаа л ялуулсан ш. Жаргал сайхан гэдэг их хурлын гишүүн ялуулж ирсэн. Тэр үед би Баянгороос үндэсний зөвлөлт хорооны гишүүн байлаа. Сар болгон би сая төгрөг өгдөг байлаа намдаа. Манай 9 үндэсний зөвлөлт хорооны гишүүн сард 9 сая төгрөг мөн үү? Тэгээ жилд нэг 100 хэдэн сая төгрөг. Энүүгээр бас нэг 11 онд бүтэн акц арга хэмжээ хийж иж манай баг нуурын уурхад ажиллаж ирсэн манай Жимцэрэнгийн Чулуунбат гээд ах маань одоо жаргалантай гал да. Баянгорынхоо намд пурга машин шинээр бэлгэлж илээ шүү дээ. 11 онд. Тэгээ тэрүүгээр нь ингээд тойроод сумуудынхаа намыг идэвхжүүлээд 12 онд ялж ирсэн. Энэ үл жаргал сайхны буян шүү дээ. Жаргал сайхан 12 онд 2 гишүүнээ ялуулж ирсэн. Тэ 16 онд ерөнхийлөгчийн сонгуульд Баянгороос ялуулж ирсэн. Тэ 13 онд 16 онд яг ялагдчихжээ. Тэглээгээ Женког 17 онд Баянгороос ерөнхийлөгч болгосон шүү дээ. Тэгээд нэг хүнийг дандаа өөрийнхөө иргэшээлд оруулах гэдэг. Жагаа гэдэг юм чинь хувь хүн өөрөө бас аймгаасаа хүлээн зөвшөөрөгдөд нэгээр гараад их хурлын гишүүн болоод одоо бас нутаг орныхоо төлөө, улсынхаа төлөө өөрийн гэсэн үзэл бодлоор явна шүү дээ. Тэгэл жагааг дарамтлаад тэрийг энийг ингээл
хүн байнгын дарамтлуулна гэж байхгүй шүү дээ. Тэгэнгүүт нь жагааг унгаа гээл. Тэгээ боддоо Баянгорынхоо та нар маань бас гин цайлгаа манай нутгийн чиг гинэн цайлах хэлий гэсэн ил дод хэлдэг мундаг л да би нутгийнхнаараа бахархдаг. Тэглээгээ та нарын энэ гинэн цайхан сэтгэлийг чинь Женко мянганы тоноолж ашиглаад байна. Өөрийнхөө ерөнхийлөгч байхдаа хэвлэлийн албаны дараагаар ажиллаж исэн Зисэн гэд түүхнийг Зэсний зүйлд нь жидүү аваад Женкогийн нэрийг ашиглаад Женко ерөнхийлөгч байхдаа хэвлэлийн албаны дарга Зисэн гэж хүүхэн жидүү авч өгөөд жидүү чинь Зисэнг аваачаад Баян онгорт нэгээр гаргаж ийн гэж шүү дээ. Нөгөөх нь Баян онгорт Зисэнг захын нохоо гөлөөж танихгүй. Зисэн. Би хэлжсэн сая миний лайвыг ингээд түрүүний лайвыг үзвэл би нам дээр очиж лайвцсан заяа. Зисэн Женкодо байна уу гэж асууж ирсэн санаж гинөө. Тэр хүүхэн Баян онгороос үндэсний бодлогоор нэг гишүүн болчлоо. Тэгтлээ манай аймгийн мөөрх ядарсан гишүүдийг мөнгөөр ингээд 3 сая төгрөг тараагаад оруулсан гэж юм. Тэр нь баримтаар нотлогдсон. Манай аймгийн намаарны дүүнэр над руу ярьж байна хаа. Женко ирээд 3 сая төгрөгөөр 90 гишүүн худалдаж авлаа гэж байна. Тэр нэг жаргал сайхан Зогтбаатар Ганбат 3-д нэг 70 гишүүн санал өгсөн юм байна. Тэгээд нөгөөдүүл нь ирээр нь багцлаад тэгээд нүрцдийг Баян онгорын засаг дараагаар гүйвлээ. Намын хорооны дараагаар томилж ийн гинэ. Нүрцтэй ахын дөө. Чи мундаг залуу. Тэгтээ чи Женког дагаад хол явахгүй ахын дөө. За ёо. Чи Женкогийн будагтаа насаараа явна. Чи эцэгийнхээ нэрээс овлогддог болохоос ш мянганы тоноолчийн нэрээр үүнээс хойш овлогдож явна. Чи ч угаасаа овлогдсон л доо. Чи ямаагүй Женкогийн гөлөг гэж харна манай Баян онгорчууд. Өнөөдөр Баян онгорт амьдрал сайжраагүй штэ. Женко ерөнхийлөгч байсан одоо утаандаа дарагдсан штэ. Ганц дулааны станц айл 12 онд яригдчихсэн. Ерөнхийлөгч байхдаа хийчихгүй байсан. Төмөр замыг судлаа гуцаал явж исэн. Юм хийх боломж асар их байсан л та. Манай Женко мянганы тоноолчд. Энэ мянган Женко шиг нь улс орноосоо тонон дээрэнцсэн хулгайч байхгүй. Тэгээд хэдэн залуучуудыг хооронд нь ингэж хагаралтуулдаг, алалцуулдаг. 12 онд би нэр дэвшигэд миний мандатыг улааж яваал Таштондгийн Ганбат ахаар сонгуулийнхаа зардлыг төлүүлсэн шүү дээ. Худлаагууд Ганбатхаас асуугаараа. Сонгуулийн зардлаа төлүүлсэн. 16 онд Дөвшинбаярын зардлыг өөрийнхөө зардалтай даалгасан. Ганбатх 16 онд Баян онгорын 3 нэр дэвшигчийн зардлыг Ганбатх дангаараа даасан. Хөрхи манай Монгол Таштондгийн Ганбатх хөрхи зээл мөрөөрөө жоохон хинэггүй бод гарын болохоор дугайл байдаг. Баян онгорын аймгийн арчсан намыг Женко бариагүй штэ. Таштондгийн Ганбатх 200 сая төгрөг гаргаад нөгөө та нарын муу хилээд байдаг молекул Батбаяр хоёр чинь 200 сая төгрөг гаргаж барьсан. А энэ дунд нэрээ зоодог. За нэг 150-ын намаа гаргасан 3 гишүүн 150-150-ыг гаргалаагаад нэрийг авчуулдаг. А яг үндсэндээ бол манай Таштондгийн Ганбатх молекул Батбаяр 200 сая төгрөг гаргаж Баян онгорын намын байрыг гаргасан. Женкогоос сохор мөнгө гараагүй. За сохор копи гараагүй заяа. Тэгээд Женко барьсан гэж худлаа шаадаг. За ёо. За 12 онд Баян онгорт нам засагласан Мазалаа гээд паркийн тэрм гаруун тендерийг Женко Жуда бүхий холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч их модон гэж компанид өгсөн. Би хэлдэг байсан. Баян онгорын намын залуучуудад энэ тендер өг. Эдгээр ажил хийж байна. Ахуй амьдралаа сайжруул. Хүн хөдөлмөр хийсэн чи хөдөлмөрийн өсөн шим орно мөн үү? Тий, тэрүүгээр өөрхий нам улс төртөө яваг. Тэгэл Баян онгорын залуучуудаар боолын хөдөлмөр хийгээд боолын цалин өгдөг. Шин сумгад баригдсан. Шинэ Баянлаг бууцаага хоёрд. Хоёуланд нэг модоныг оруулсан. Баян онгорхныг боолчилсан. Ийм л юм ийсэн манер. Үнийн шунлын бузар штэ бас л. Тэгээ одоо нэг хулгай мөнгнөөсөө аваачаад Баян онгорын муу ядарсан гişүүдийн маань хуурж байгаа штэ үндсэндээ. Тэгээ манайхаа яг нэг 5 залуу өвбөхэд орж ийн гинэ. Би үгүйсэхгүй. Би бас өөрөө залуугаараа өвбөхэд орж илаа. Би үндэсний бодлогын оронд орохдоо нэр дэвших амбицтай орж исэн. Ахуй амьдралаа зассан байсан. Намдаа сар болгон сая төгрөг өгөх чадвартай болсныхаа дараа би улс төрд орж исэн. Үндэсний бодлогын орны гишүүд манай Баян онгорын аймагт арчсан нам сүүлийн 2-3 сонгуулиар ялагдчихлаа. Одоо намын байраа намын гишүүдэд чадварчул идэвхжүүлэхийн тулд эдийн засаг хэрэгтэй. Тэм биз? Намын гишүүдээрээ тойроод хөдөө орон нутагт идэвхжүүлээ сурчилгаа хийгээд явахын тулд бензин тос хэрэгтэй. Сурчлагын одоо зардал хэрэгтэй. Тэр зардлын асуудлыг шийдэхин тулд үндэсний бодлогын орны гишүүд шийддэг юм аа. Баян онгорчуудаа, миний журмын нөхдөө, Баян онгорын үзэл бодол нөхдөө, журмын андуудаа, найзуудаа. Тэгэхээр үндэсний бодлогын оронд уг нь жаргал сайхан чинь, Ганбат чинь, за яг Зогтбаатрыг хаяа.
Эдгээр их хурлын гишүүд чинь байвал ядаа сард нэг 2 сая төгрөг өгөх байсан нам руу чинь. Би өгүүлэх байсан. За үндэсний бодлогын орон Зогтбаатар сая Баян онгороос орох шүү дээ. Зогтбаатар чинь үр ангаагаас их хурлын гоотыг авч нэр дэвшсэн. Манай Баян онгорын ахын дүүс дэмжсэн юм аа. Өнөөдөр Баян онгор дээр намын бүртгэл хийгдэж байна гинэ. 1000 гишүүл хэлсэн байл шүү дээ. Тэ? Тэгэд наа эдгээр чинь 30,000 хүний саналаар их хурлын гишүүн болсон Баян онгороос. Тэгэд Баян онгорын өнөөдөр 29,000 нам бус гишүүд дэмжсэн байгаа байхгүй иргэдэн. Тэгэд нутгийн иргэд одоо 28 онд Баян онгорын ардчилсан намыг дэмжиж аймаг засаглуулах өвөг шийдэн шүү дээ. Та нар нутгийн иргэдийнхаа сэтгэл рүү ус цацж шүү дээ. Манай намын журмын нөхтөө. Тэгээ намайг одоо дүүгээ ярих чинь би дүүгээ ярихгүй. Тэр Зогтбаатар үүбэхэд болно. Би тэр дөрвөн Баян голоос нэг хүний саналаар 2-оор гараад нэг хүний саналын зөрүүтэй 2-оор гараад Баян голын 100% над итгэл би үүбэхэд орцсон заяа. Бит хоёрын нэг нь багтал болоо. Тэ. Яг би шоронд ороод манай дүү ахыхаа үзэл бодлыг үргэлжлүүлээгээл дүүгээ улс төрд явуулсан. Шоронд ороогүй би өөрөө улс төрд явах байсан. Би Гудамд иргэдтэйгээ нийлээд үзэл бодлоо илэрхийлэл явж байгаа. Дүү ордон дотор бас нутгийнхаа иргэдийг төлөөлөл, тойргоо сонгогчдыг төлөөлөл, үзэл бодлоо илэрхийлэл бас ард түмнээс нэм хүнлэг аваад явж л байгаа шүү дээ. Тэ болохгүй юм юу байгаа юм? Тэгээ нэг 5 залуу гошгоруулж байна. Чаавас. Нөгөө 5-ыг би мэдэн штэ. Нэг нөгөө хэлэхэд. Тэ. Хуухаа олсон гарууд штэ. Нэг нөгөө хэлэхэд. Тэ. Одоо 8-гийн 8 орооны үүбэхэд орсон 5 нөхрийг би одоо мяалаад байгаа юм биш. Хуухаа олсон гарууд. Амьдрал ахуйгаа шийдээгүй. Лаз өчгнөд явж идэв. Ядаад нэг аймаг дээр нэг лангуу түрээслэж чи юм нэг бизнес хийдгүү залуучууд штэ. Женко та нарыг ашиглан заяа. Коноп шиг. За анх одоо 13 онд баха. 12 онд. Тэгээ 12 онд би их хурл нэр дэвших гээд Таштондгийн Ганбаттай өрсөлдөж байхад Талигач Чанарын Бат хоёрын хооронд нэг үндэсний зүйл тохиолны нөхөн сонгол гарсан юм. Тэрэн дээр Талигачийн хүүг би аваад очсон аавынхын оронд. За тэгсэн манай нөгөө Баян будгийн Ганбатх одоо манай гишүүн Ганбатхын амьдаа шүү. Баян будгийн Ганбатх нийслэргөөгийн нөгөө ганц зэрэг ахын дүүлтэй. Тэгэл орсон, Женко гошгоруулж байгаа л орсон. Намд нэг 5 цаас авсан. Тэгэл Ганбатыг тэгэл тоохгүй тэгэл моох гэж паракстай хэлсүүлэл ашиглаад Колумбийн ашиглуулаад Ганбатхыг бол хулигтаад хайсан шүү дээ. Балхүүгийн Ганбатх. Тий, Балхүүгийн Ганбатхыг үүбэхэд оруулсан. Тэгэл Колумбийн ашиглаад хайдаг байхгүй дээ Женко. Одоо Балхүүгийн Ганбатх Баян онгороос 12 онд үндэсний бодлогын оронд орж исэн үзэхэд Женког үзэхгүй шүү дээ Ганбаах бол хулигдсан манай Ганбатхыг тий. За сүүлд нь 15 онд би Багнуур дээр Бэгцэрэнгийн гант тулга гал инженер Багнуураа явуурахад олон жил ажилласан мундаг тийм хөдөлмөрч ахыг Баян онгорын үзэхэд оруулах гал аваад очсон. Нөгөө талаас нь Женко Монголын Чулуунбаатарыг дэмжиж оруулсан. Баян онгорын намынханд хэлээл. Тэгэл Монголын Чулуунбаатарыг конопоор тоолуулаад ашиглаад хайсан шүү дээ. Монголын Чулуунбаатар сүлдээ энэ Женко гэдэг хүн чинь уулзахгүй хөгшөө яах вэ ийхүү гэд. Тэгээ би нэг шинэ баракс байгуулаад Талигаж Батхүү дарагтай нөгөө Моан гэдээ явж исэн. Моан дээр авсарч Монголын Чулуунбаатарыг гар үсэг суруулаад би харин Монголын Чулуунбаатарыг Улаанбаатар төмөр замд харин Талигаж Батхүү дэмжижээж Батхүү дарга дэмжижээж бас нэг ажилтаа төрөлтөө болгож исэн шүү дээ. Женко хайцсан шүү дээ. Тэ? Хайдаг байхгүй да. Тэ? Харин тэр Балхүүгийн Ганбатхыг Талигаас нөгөө Батхүү даргын тэр Моан паракст хэлсүүлжээж Монголын Чулуунбаатар бид гурав очиж гар үсэг суржиж Ганбатхыг Амгалангийн дулааны захиргааны станцид хамгийн даргаар тавьж исэн шүү дээ. Улс төрийн дэмжлэг үзүүлж. Тэ? Яг л ийм болсон шүү дээ, тэ? За тэгээд яасан? Одоо яг тэднэр шиг 5 Баян онгорын залууг оруулж ийн гэнэ. Уг нь бол шүү дээ. Та нар маань одоо тэр үүбэхэд ордог залуучууд эхлээд аймгаа ялуулаад аймгийн засаг дарга болвол та нарт тийм аймаг орон нутагт амьдэрдэг. Нэг бол та нар готож хилжиж ирээд ингээд Жаргал сайхан шиг Зогтбаатар шиг Ганбатх шиг готод амьдр. Тэг үндэсний бодлогоор нь хурлын үед аймагаас нааш ярьж зовоод таахгүй энд ороод хуралдаа сууж. Хурал болдгомдөө их хурал нэр дэвшгэд нэг үндэсний бодлогоор нь хурал болно. Намын дүрм өөрчлөлтийг болно. Болдгоо шүү дээ, тий. Манай намын хурал чинь тэгэл сонгуулийн дараа бол
Тэр үндэсний бодлогоороо нэг гişүү энэ олон жил явсан энэ мөнгөнийг ийм юмн дээр улс төрийн дэмжлэг үзүүлээ. Тийм байдгүй шүү дээ. Женко 12 онд нам ялсан би үндэсний бодлогоороо аймгийнхаа орон нутгийн намд сарын сая төгрөгөөр аймгийн хүртэл ялуулахад хувь нэмэр оруулж ирсэн. Намайг нэг дэд сайд дээр дэмжинэ гэж яагаад мөрдсөн. Байгалаа гэл цай зөөдөг үгнээ барилгын дэд сайд дээр тавьсан. Бацаагээд хамгаалагчаа зам тээврийн яамны төрийн нэрвчгийн дарга тавьчихсан шүү дээ. Женко та нарыг ашиглан тун удахгүй та нар Женкогийн бузрыг мэдэн заяа. Ахын дүүнэрээ би одоо нэр усыг чи хэлээд яах вэ? Манай Баацагааны Баточрол орсон байлээ. Баточроо миний хөшөө эхлээд аймагтаа нэг эсвэл хотод ирээд Баточроо миний хөшөө чи одоо аймгийнхаа намын ороог сарын 2 саяар санхүүжүүл. Заяа. Тэр саяны одоо тэр Баян онгор тэр 3 гишүүний оронд орсон нөхдүүд аймгийнхаа намын оронд сар болгон 2 сая төгрөг өг. Заяа. Тэр зэсэнгээс 2 сая төгрөг аав. Тэр Женкогийн оруулдаг одоо канап болгож ашиглах гэж байгаа нөхдүүдээс 2 сая төгрөг аав. Манай аймгийнхаа наадуул чи тийм өгөхгүй хуухаа осуулгаач нар. Заяа. За нөгөө талаараа би хэлье. Улс төр давхар амьдралаа шийдсэн бусдын амьдралыг шийдэх гэж явдаг болохоос улс төрд орж дарга болох гэж хулгай хийх гэж явдггүй маа. Заяа. Улс төр альч намын залуучуудыг хулгай хийх гэж явдаг талбар бишээ. Улс орон яг ийм байдлаар 36 жил явж иж хэдэн хөлхний хулгайс нар улс төрд орж иж улс орноос хулгай хийгээд улс төрийг бизнесийн талбар гэдээ ойлгоод байгаа шиг байна. Тийм байдгүй маа. Юм нарийн болж байгаа. Тэ. Ахуугаа шийдсэн хүмүүс улс төрд ордог юм аа. Бусдын ахуйг шийдэх гэж улс төрд ордог юм аа. Тэг зайлвал одоо манай аймгийн нэг 5 залуу нэр юу ч байхгүй 5 залуучууд шүү дээ. Юу байна? Харъя та нарт. Тэ. Одоо намынхаа намдаа нэг 50 сая төгрөг хандуулаад харъя. Харин жаргал сайхан Гамбат Зогтоодор гурыг хандуулгуул наадуулч харин жилдээ нэг 50 сая төгрөг өгчих байх шүү. Тэ. Одоо яа их үү? Тэгээд манай Баян онгор аймгийн Арчилсан нам ингээд хагараад баларч байна да. Женко, УПХ дээр уулзнаа ойлоо заяа. Зэсэн ахын дөө чи жидүүчин штэ. Женко бас л чамааг ашиглана. Өмнө нь Дөвшин гэж өөрийнхөө туслахыг авч Баян онгороос надтай цуг 11 онд үндэсний зөвлөхөөрөнд оруулж ялаа. Дөвшин нь би Женко Батуулгын туслах байна. Намайг ер нь Батуулгагаа ойлгож болно гэж шаасан. Манай аймгийнхан ямар дураараа чацсаг бай. Даварцсан гар бай гэж байгаа л тэгэл аргагүй ирхэн сонголтгүй сонгуул ганцхан эмэгтэй говод байсан. Дөвшин орсон. Дөвшин олон жил Женко зарагдсан. За яг хөө Женко ерөнхийлөгч болоод Дөвшинг нэг Америкийн одоо Вашингтонд нэг консулын ажилтнаар 3 жил явуулсан. Одоо Дөвшин ирдсэн Женко бүтэхгүй байл гээд амьдралаа бодныгээ зайлвал нотрот хийсэн сууж ийлээ шүү дээ. Энэ үнэн юу үнэн энэ үнэн. Ашиглана. Одоо Женко Арчилсан намыг ашиглаж одоо гинсектэр өөрийнхөө гүлгийг тавьж Арчилсан намын даргаыг унгаах гэж намыг хаглан бутрах гэж оюун эрдэн тийм үү? Энэ намаас хөөгдөх гээд байгаа манай болсон шүү дээ. Сая үндсэндээ оюун эрдэн Женко хоёрын манай болсон шүү дээ. Саяны засгийн газар чинь. Тэгэл одоо Женко бол оюун эрднийг ашиглаж байгаа л намаас нь одоо ерөнхий сайдаас нь унгаад мөн үү? Намын даргаас нь унгаа ичлаа. Балагтай удгаачтай манай Женко чи. Одоо тэгээд больч болдгүй юм уу? Хоёр намын залуучуудыг ингээл хаглаа шаагаад байх юм. Женко. Өнөөдөр Монголын төр өөрт чинь үр байхгүй шүү дээ Женко хой. Тэ? Одоо энэ тэнтгүү Женко хэдэн гөлгнүүдэд дэвшүүлж байна. Нөгөө төл нь хуухаа гуйлагчингууд гошгоруул юм шиг байгаа. За ахын зардлын дана яваад УБХ-д ороод ирэх. Нөгөө төл нь Женкогод сүйд болно. Та нарт мөнгө өгнө. Тийм аа. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Та нарыг хөлөгдөж байгаа. Худлаа шагаад конопыг ашиглана. Би бол яг гоо тэмээ хариулсан буурайхаа занг мэднэ гэж мянганы тонуулчийн хулгайчийн нэг шатрт тоглож чадахгүй мөртлөө шатрын нүүдэл нүгээд байгаа шиг байгаамаа. Ногоон 0 педка. Энэний нэг мангар бодлыг би уншин штэ. Нэвт уншнаа би. Заяа. Энэний толгой тарих надад давтана. Одоо үндэсний бодлогоор нь хурд болно. Би зэсэнгээс асууна. Жидүүчин зэсэнг би Женкогийн коновчиг харуулсан заяа. Хан уул дээр өөрийнхөө Баян голын хувийн Женко компанигаа туслах хэнийг Эрдэнэ туяаг нэр дэвшүүлсэн шааж явсан. Өчигдөр Баян гол дээр өөрийнхөө төрсөн дүү Батуулын дүүгийн хүүг нэр дэвшүүлсэн байсан. Нөгөөдгөн зайлвал надад цавуулаад ялагдлаа да зайл. Ямар суудлаа авсангүй. Би битээ оруулах гэсэн Баян голынхонд. Тэ би бас нэг Баян гол дүүргээ бас нэг ялуулъя да. Эрдэнэгийн савраас салгасан. Одоо Женко
Женкогийн савраас намаас салгамаар байна. Тэгээ манай залуучууд ингээ холигтуудаа шаагаад байх юм аа. Одоо Монгол улсын төрийн тэргүүн байсан энэ элбэг дөржчихээ тэгээд ядаад нэг лекц мэг судлаа уншдаг бол уншаад гадаа дотоодоор тэнээ явж иж болдгоо юм уу? Хэл ус байхгүй хүүрч ядж яхад боловсрал байхгүй. Нөмө элбэг нь муу сайн ч эннийхээ дэргэд галтруултар англи хэлтэй юм шиг байгаа маа чаавас. Америкт Стиварт их сургууль зочин профессор ямар сургуульд гинэ мэдэхгүй нэг Америк сургуульд зочин профессор гэдэг даг шиг байгаа. Женко бид хоёр профессор гэдэг нэрээ түгийг зүг бичиж чадахгүй ногооноо л. Хүүр вэ? Заяаг хүүр юм а нэр Петка нэрээ одоо болж болдгоо юм уу? Ерөнхийлөгч хийсэн бол тэгэл Монгол улсын ерөнхийлөгч асан Женко Батулга гэж яриуж болдгоо юм уу? Хүмүүс Батулгыг ерөнхийлөгч Батулга гэж дуудсан шүү дээ. Одоо тэгээд гишүүн болцсон юм уу? Байнгын орооны золбон бацаанаар загнуул зурлаа суухгүй байна гэд жацх сэрэлэн шаах ичдэггүй юм уу? Юмд нэг арангүй аймаар юм да. Дээр үед ардын намын нэг төмөр өчргөө гэд байсан өөрхий. Би чарвагаас уус тэр мэднэ. Их хурлын дарга байсан. Сүүлд нь буусан. Боловсролын сайд болсон. Сүүлд нь тэндээсээ буугаад боловсролын дэд сайд байсан. Сүүлд нь мөсийн директор болсон шааж. Сүүлд мөсийн дэд захирал болсон шааж. Ямар ичдэггүй бэ? Их хурлын даргаараа дуусч болдгоо юм уу? Тэрэн шиг Женко ерөнхийлөгчөөр дуусчаач миний өшөө, миний про, миний аха. Ичхгүй маа нэр. Одоо нэг энэ ардс намыг хаглан бутаргаад одоо намын дарга авах гэж байгаа наадах чи. Гинсэх аавна. Мөрөөдөө харин би үндэсний бодлого ороонд орцсон. Намайг орцсон үед Женко намайг дийлэхгүй шүү заяа. Үнүү гатуу учраас та нар надад дадаа. Торол утгаа яваад ороод ир заяа. Үндэсний бодлого ороод дээр харин сайн муугаа үзнэ. Тэр үндэсний бодлого ороонд дээр нэг галзуу нөхөр байдгийг сонгоо арихны намын дарга гэх тэр ашгүй яалагдсан гохн Женкогийн торол намайг авчирч яриагөө зогсож хажуудлаас намайг цогхулсан. Женко явуулсан ш дахиалгатай. Муу юмдаа ийм одоо нөгөө Италийн Сицилийн нөгөө мапын кино байдаг Сицилийн Женко гэд тэр киноны дүрээсээ гарахгүй байх шиг байгаа. Өөрийгөө мап гэж бодоод байх шиг байгаа. Монгол дуунчлаараа мап байхгүй. Монголд зах зээлийн эдийн засаг хөдөлмөрсөн амьдрдаг. Зөв явсан амьдрдаг. Ийм эдийн засагт орон. Мап гэдэг чинь хулгайч орон гэлдээ. Монгол хулгайчгүй болж иж хөгдөнө өө Женко. Баянгол далах чихэр махын бэкс аваагүй юм байхгүй хашаагүй алба байхгүй одоо хэдэн залуучуудын аралд суугаад аймаг хаглаа шагаад байх юм хөрхий тэр үндэсний бодлого оронд орсон 5 залуу юу их чих үндэсний бодлогоор юу ч байхгүй шүү дээ за ирээд нэг хуралцсан та нарыг тэгж танихгүй би анх хүүбэхэд ороход манай үндэсний бодлого оронд анх 10 онд орж явахад манай намын үндэсний зөвлөлтөөр ямар лидерүүд вэ муу сайн чаа Гаваагийн Батхүү гэж Шунхлаа групп хийсэн мөн үү? Монгол шуудан компани банкны захирал бодийн зориг бод группийн ерөнхийлөгч Лувсан Вандангийн Волт молекул Батбаяр гээл том Монголын сор болсон бизнесмэнүүд байл ш. Манай намд залуу Монголын сонон бэл гээл одоо энэ техник импортын эзэн Даштондгийн Гамбат гээл дандаа сулгар бизнесмэнүүд байл ш. Манай намд тэгсэн одоо зүгээр Женкогийн торолоо шаацсан хуухаа гуйлгачингууд тэгээ тороолдуулах гай шааж байна. Муу цаанч Баян онгорынхан сонгогдсон 3 их хурлын гишүүнийг нөгөө 3 ч гэсэн Гамбатах мөнгийг бол зүгээр даапалтаад нэг хүнд 30 саяар тарааж чадна шүү дээ. Даанч Даштондгийн Гамбат Женко шиг тийм золбин лалрын зам байхгүй л дээ. Жаргал сайхан даваагийн зогтоотор Даштондгийн Гамбат 3 гишүүн бол Женкотой мөнгө нийлүүлж байгаад үзээд 6 саяыг даапалтаа явна. Даанч тэр 3 тэгж тийм ёс зүй байхгүй. Аймгийн намыг тэгж хаглая гэж бодоагүй байхгүй да. Нэрэ шүү. Одоо өөрх юм уу Гамбатыгаа үзэхгүй. Гамбат Даштондгийн Гамбат ч биш Гардгүйгийн баяр саагахтай би 2-3 хоногийн өмнө ярьлаа. Хідүүлээ нэр Женкогийн алаас нь хэдэн жил худалдагдваа гэж гөхөрцөн ярьжсэн. Үнэн шүү дээ. Өөрх юм уу баяраа агч цагаалах юм байгаа манай Чингэлтэйгээс сая үндэсний бодлого орон цонгогдох шиг боллоо. Дандаа хүн ашиглана. Одоо улс төрийн солиороо дэдгүү тэтгэвртэй гараад ач зээгийнхаа ажлыг өвөөгийнхаа ажлыг хий Женко. Үр хөвгдөд ч өмөжл байхгүй. Төрүүчээс ард тамигч болцсон. Тэр Баатаргүйгийн хүүхэд танай хүүтэй чи танай гэрт чи хар тамигт очиж байгаа болгон дээрээс нь унаал үхсэн шүү дээ. Өөрөө ерөнхийдөөс аргалсан. Хүүгийн чи хар тамиг тухайн үед мөрдөн байцаагаа очиод хар тамигны тест авсан. Бүр мэдрэлгүйгээр одоо тэр хар тамигны тест өндөр гарсан гэсэн.
Ардын хүүхдүүд ард амиг татаа шоронд явдаг Женко ерөнхийлөгчөөс хүүгээ шоронд явуулаагүй шүү дээ. Хүүхдүүд нөмөж л байхгүй. Тэ? Хүний өрөөс нэмэх мөн ч юм уу ч юм уу бага амьтанд авчиад хүүхд ийцэн. Тэгэд одоо нөгөөдүүдээ хүмүүжүүлэхгүй нөгөөдөл нь одоо тэгэд хүүхдийн хүчирхийл гэр бүлийн хүчирхийлэл нэгээ бүүл идэх одоо лалрын юм шүү дээ. Одоо зүгээр гай болохгүй надад үр хүүхдийн хүмүүжлэлт анхаар хөөе. Мянганы тонуулчаа миний бро хуцаал гээгүүлсэн байхгүй улс төр шаагаад байсан. Өнөөдөр Петка тэр өргөсө 5 тагоогоос нэг 200 км замыг гадны хөрөнгө оруулалтаар тавьчих байсан юмыг тавиулахгүй худлаа гуцаад одоо хүртэл ажилтанд ороогүй. Орос улс манай Монгол улстай нүүрсээр өрсөлдөж байхгүй юу? Энэ харс нүүрсийг ганцхан дэлхийд хятад авдیں۔ Тэгээ манайх энэ одоо өнөөдөр Монгол улс далаацтай ахиухан шиг хэдэн сая тонноор нүүрс жилд 100 сая тонноор нүүрс гаргаад зарчвал Монгол улсын эдийн засаг хэрэгтэй. Яг хэдэн жолоос нар замаар зөөдөг л дөө тэгээд өшөө илүү зарах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд Оросууд хойгуур Владивостокоор тойруулаад зараад манжуураар зараад Орос жилд хэдэн зуун тэрбум доллар олж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг данс харамсалтай дайн дүрээ дуусж байгаа. Тэ? Бидний ядаад нэг гятаас хэдэн зуун тэрбумаар нь хар нүүрсээ зараад мөнгөтэй болоод Монгол улс эдийн засгаа сэргээгээд ядуурлаасаа салаад утаанаасаа салаад энэ аймаг орон нутгаа дөрвийг нэ замаар холбоод алтан шар зам дээр иргэдийн алтай аим өргөддөг биш. Ая тухтай явдаг боломжийг өнөөдөр мөнгөтэй хийж бүрдүүлнэ шүү дээ. Эдийн засгаа сайжруулж бүрдүүлнэ шүү дээ. Монголын хорлогч. Тэ? Миний лайвер ор би Баянгол төр чи яваад чи хоёулаа лайвд мэдлэгч шалгая. Хоёулаа мэтгэлцээ. Би бас хотод улсаа төлөөлөд ажиллаж ирсэн. Өнөөдөр Монгол улс яаж хөгжих боломжтой байна гэдэг хөгжилтийн орны хөгжил цэцгэлтийг хараад ирээд үдцсэн хүний хувьд би мэдчихэж штэ Худлаа шаагаад одоо бүр аймагт манай ангийнхаа явчихна. Одоо үндэсний бодлогын оронд коновчингуудаа оруулж ирэхээ шааж. Олооч өө. Хөвсгөл дээр авчаад одоо нэг залууг авчаад бас л хорлоод намын дарагт үзүүлээд байгаа болтой. Өнөөдөр хойш би 1-р тойрогт явхад намынхаа 9 гишүүнээс 7 гишүүнд бас нэмэр болсон. Би гаргасан гэж нэг том ярихгүй нэмэр болсон. Надаас дор хөвсгөл булган эрдэнэт чинь бол арчлалтай аймаг штэ. Орхон аймаг. Тэ? Тэгэхэд чөө өөрөө ганцаар гарч ирж байгаа. Нөгөө хэдэн залуучуудаа мөнгөс ороод идчихсэн. Амны бөхөр тавьд өгсөн. За яг уулгаач. Бацаандан нөгөө Женког дагаад дэвссэн. Хөгшөө. Чи яаж 1-р тойрогоос дүүгээ гарав? Гэхдээ яах юм ах вэ хөгшөө? Колл центр ажиллуулаад ухуулагч болгонлуугаа баярлалаа сайн байна уу? Даваагийн Зогтоотрын менежер уу? Ухуулагч уу? Баярлж байгаа шүү гэж хэлээл цалингийн электшнд бүртгэлтэй 330 мянгаар нь бүгдийг шилжүүлсэн. Тэ? Бидний бүх мөнгийг Женко татч авсан гинэ. Би яг сонгуулийн үйлдэн заасан тэр гаруй төгрөг би Женкод өгсөн. Миний хүмүүсийн цалин надаас нэхэд байх гэсэн. Нөгөөх нь идчихсэн. Золбон уу? Арай золбон уу? Бацаанд өөрийнхөө амар над ирсэн. За нүрцтэй ахын дөө 1-р тойрогт шүү дээ. Манай найз төмрийн мөнгө 2 тэрбум төгрөг 1-р тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүстэй босгож хандив цуглуулж шам руу шилжүүлсэн. Чи үрцсэн. Чи гуссан. Манай нүрцэд бизнес байхгүй л дээ өөрхий. Хуухаа олсон юм би мэдэн шүү дээ нүрцтэйгаа. Тэ? Чи нүрцтэд 1-р тойрогт менежер хийсэн нэртэй чи бас нэг 5 цаас шаасаа би мэдчихэн заяа. Тэ. Одоо очиод нэг нүрцэд нэг 28 онд Баянгол аймгийг ялуулах юм гинэ. Харъя өөй харъя. Нүрцтэй чи 20 онд миний мандатыг Женкогоор булаалгаж аваад нэр дэвшээ үсттэй чи. Би нүрцэд хэлжсэн байхгүй. За 20 онд ахын дэвшчээ. 24 онд ахын дүүгээ дагуулаа явчих. Ах нь бол намын нэр дээр нэр дэвшгэд батаар гарах юм байна гэсэн. Женко миний мандатыг нүрцэд булааж өгөөд дэвшүүлсэн. Нүрцэд унсан. Нусаа татаад тэгэл салгаж хонгон жив сургал ялагдсан шүү дээ. Манай нүрцэд. Яг манай нүрцэд сайн залуу та. Тэгтээ бол улс төр татайнаа. Жохо сул дөл залуу. Одоо тэгээд ардын намд амны бүх тавьж өгч байгаа юм шиг очиж нүрцлийг тавих юм. Нүрцтэйгээ сар болгон Баянгол амьдрах юм уу? Үгүй шүү дээ. Тий. Өнөөдөр яах вэ зайлуу тэр мө Баяр магнагаал залуу аймгийн иргэдийн уралд аймгийн засаг дараагаар ажиллаж исэн мөнгө сайхныг ялаад аймгийн иргэдийн уралд ялаад гарсан залуу шүү дээ. Ялж исэн залуу шүү дээ, тий. Аав нь манай моохын барьцсан тавг авах байна. Өөрөө зайлуу Баянгол сумынхаа одоо багийн дараагаар ажиллаж исэн залуу шүү дээ. Орон нутгаа дэндүү сайн мэдэн шүү дээ. Яагаад Баянгол аймгийн засаг даргыг
Баян онгор аймагт ажиллаж амьдардаг залуу хийж болдгүй юм бэ. Тэ? Бүр Баян онгорын намыг хүртэл одоо нөгөө мөн үрдстийгээ гошгруулад моохын дид дарга марга гэд. Хуцаа дагаач одоо моох гэж байгууллага хэдэн талбай дээр хэдэн ахмадууд гарсан. Тэдний нэрийг 36 жил худалдаж идлээ Батулга. Өөрөө талбай дээр гараагүй штэ. Худлаа шаагаад харин моохын байран дээр эзэн суудсан. Монголын ардсан холбоо, үндэсний дэвшилт, социал-демократ гэд энэ төрлийн бус холбоонууд чинь нийлжиж ардсан намыг байгуулсан. Хүзүүчийг элбэг дорж зардсан. Мүүдэн дудаа талбай уртлын тэр муурын байшин байгаа. Одоо моохын байр энтрич уг нь ардсан намын өмч байхгүй да. Жэнко хувийн болгоо шаардсан шүү дээ. Тийм л ардчил тайртай үнэн чинь бол тэр моохын байрыг ардсан намын байр болго. Өнөөдөр ардсан нам чи орох оронгүй түрээсийн байранд дөөж байна. Тийм ардсан нам тайртай бол Монголын ардсан холбооны байрыг ардсан намын байр болгоод дотор нэг 2 өрөөг Монголын ардсан холбооныхоо төрийн бус холбооны өрөө болгоод явуул та. Тэ? Нүрцтийг нэг ардсан холбооны дид дарга маргач гэх шиг шаагаад байгаа чи нүрцт дээр одоо 90 онд наа чи төрөөчгүй өсө бацаа штэ. Усан гацны. Танихчгүй мэдгүй штэ нүрцтийг. Нүрцтэй чи цаг нь болохоор Жэнкод ашиглуулж ирсэн ухаарна ахын дүнэр. За ёо. Одоо тэр бацаанууд ухаарна. Тэ. Одоо хайш юм бэ? Бүр Баян онгор аймгийн иргэдийн хуралд нэр дэвшээд аймгаа ялуулж чадахгүй байгаа бацаануудыг хөш үндэсний бодлого оронд оруулаад шахаад. Үндэсний бодлого оронд гавихгүй. Үндэсний бодлого ороо гэдэг чинь өнөөдөр гишүүн гэдэг чинь их хурлд нэр дэвших. За сонгуулиар ардын намын гишүүдийг 1000 ухуулагч авал манайх нэг 1100, 1200 ухуулагч авах чадaltaй чансаатай тийм ахуйгаа зассан ухуулагчийн залинг цалинг тавих чадвартай тийм хүмүүс их хурлд нэр дэвшихийн тулд үндэсний бодлого оронд ордог болохоос зүгээр нэг муу Жэнкогийн конопч шааж ордгоо маа. За ёо. Хуухаа болсон гуйлагчингуудын ордог салбар үндэсний бодлого ороо биш шүү. Өнөөдөр Эрдэнэ муулгаач үндэсний бодлого оронд Баянголынхаа өөрийнхөө авгаа мавга хамаатан саддан жолооч молооч бүгдийг нь оруулж ирсэн. Тэгэл чадамжгүй болгоод тэрнээс хойш нар үзээгүй шүү дээ. 20 онд Эрдэнэ ялагдсан, 24 онд ялагдулсан. Бүр сүүлдээ нам зарж иддэг болсон шүү дээ. Тэ? Хулгай мөнгө авчиж байгаа. Одоо хяналтын оронд гомд гарга мөнгө тараасан байна. Дээрээс наад Жэнкогийн хэдэн торол бацаанууд чинь сүүл бүртгүүлсэн байлээ заа ёо. Бүртгэлээ хугацаа хаацаа бүртгүүлсэн байлээ. Одоо баасанхүү манай баасанхүү чи шударгал да. Их хурлын гишүүн байсан хуульч. Наадуулынхаа бузар будааг нь гарга заа ёо. Тэг Зогтоотор дүүрч. Ядаа тэр жаргал сайхан Гамбат хоёрыг оруул. Арай дэндүү юм аа. Их ах цахаа мэдхгүй, их цахаа мэдхгүй. Би 12 онд хөш Гамбат ахтай өрсөлдөөл ялаал тэгэл хүү ахтай дээл захтай гэл одоо тэр үндэсний зөвлөлт хорооны эндэр дээр гараад хоёр ахыг дэмжээ явъя гэж Батулгыг Гамбат ахтай дэмжээл тэ гай болоогүй тэгэл гавья байгуулаагүй гэсэн гай болоогүй манай хоёр хоёулаа хөлцөөл их хурлын гишүүн болж л байсан шүү дээ. Үгүй тийм үстэй. Тэ тэгж яхад нэг хүү ах цахгүй нэг хэдэн зүгээр хуухаа олсон шүү дээ чаавас. За харъя. Намрууд 50 сая төгрөг хийгээд бацаануудаа Баточроо чи чадахгүй. Тэ яг Баточроо дээр оронд гэмгүүлтэй. Баточроо чи зан чи эвдэрсэн байлээ. Чи надтай гайгүй шүү дээ чи өвтөр заяа. Тэгтээ чи өнгөрсөн сонгуулаар хүлээж суучаал эдгээр нэмэргүй. Худлаа занкаагаал. Чиний зан айш эвдэрсэн байлээ заяа Баточроо. Тэ аймгаа ялуулж чадахгүй чи аймгийн намын тэргүүндэд дараагаар олон жил ажилласан тэгэл навс ялагддаг үстэй Баточроо. Чи их хурл нэр дэвших юм уу? Манай аймгийн чамаг нохоос тоож сонгохгүй. Чи Баацааганд ямар ч нэр үндгүү болсон заа ёо. Манай Баацааганых мэдэн заа ёо. Чамд Баацааганых аймгийн иргэдийн уралд олон удаа сонгосон. Чи юу ч хийгүү дээгөө одоо чи Баацааганд очиж дэвших нэр үндгүү болсон штэ Баточроо өгшөө. Кампана үсэн гацны үндэсний бодлого ороо чи Тэ тэгээ хаашийн чи тийм их хурл нэр дэвших чамд тийм тэрбум төгрөг байна уу чи? Би их хурл нэр дэвшгэд надад бол харин ард түмэн нэг 100 мянга өгж байгаа тэрбум төгрөг босчих واخ. Чамаг манай Баян онгорынхаа амьдралаа яа гэж байгаа чамд 1000 төгрөг өгөхгүй заа ёо. Чамаг Монгол төгрөг нохоош танихгүй. Намайг бол зүгээр орилгоор нь захын өдөө орнуудаас ахуулаад энэ годамд явж байгаа иргэд бүгд намайг таньж байна Баточроо. Улс төр гэж энийг хэлдэг заа ёо. Хуцаад ах юм. Тэгээ Баточроо та нар ингээд ярваагаад мөнгө нэхэд байсан шүү дээ. Баян онгорт.
далдуур мөнгө тараана гэж солиорол та нар яг тараагач. Та нар халаасандаа шаах гэж хэлсэн заяо. Би тэр мөнгөийг наанарт өгөөгүй. Өнөөдөр аймгийн ардчилсан намын гишүүдээ наад бол чи илүү мөнгө нэхэд байсан шүү дээ. Ганбаатар гишүүнээс 300 сая, надаас 300 сая. Яах ч гэ, ховдоо шаах ч гэж дуудгаачууд. Бид нар ухуулагчгаа бүгднгийнхэн цалин өгсөн заяо. Тий. Та нар харин нэмэр болоогүй заяо. Би орилжээс над долоот чи харин тусуулсан. Монгол мэдэн за. Баталгаатай ингэж ярих хэрэг надад бас байж шүү. Бардан байж шүү надад харин заяо. Тий. Үгүй нэр бацаанууд одоо нэг томорцаа бяраа болоогоос мохын басар байхгүй шүү заяо. Тий. Үгүй яахт. Хөш. Өнөөдөр хэлмэгдэл явж байгаа шүү даваагийн Зогтбаатар хөш. Та нарыг бодвол энэ одоо их хурлын эндэр дээр заяо. Даваагийн Зогтбаатар шиг Нямбаатарын эсрэг үг хэлээд нөгөө үгэн заяо хөш. Монголын 3 сая 500 мянган иргэн битгий хэл одоо 6 7 саяараа 10 саяараа 100 саяараа хүмүүс үзсэн байна. Сошиал дээр хандлт 100 мянган лайк авсан байна шүү дээ хандлт хөш. Коммент нь Зогтбаатар үнийг хэлж ийн гэж бичсэн байна шүү дээ. Их хурлын эндэр дээр та нар хөш Зогтбаатар шиг хоёрыг холбож хэлж чадахгүй юм алиалагч хуухаа олсон гуйлагчингуудаа бацаануудаа за ирэхээр чи уулзнаа заа юу. Харъя та нарыг хөөш. Мөн бацаанууд одоо нэг аймгийн одоо бүр ардын намд манай намыг зарж идэж гин улгаачууд. Женко одоо зүгээр болоод амраад итгэвртэйгээр заа юу. Үндэсний бодлогын хурал дээр суудагч юм өөр ажиггүй юм бол орж ирэхгүй наваад педкач. Миний лайвер ор заа юу. Би лайв асан. Женког үндэсний бодлогын орооны хуралд орж ирэх юм бол би лайв асаагаад Женкотой би лайвдад ярилцчих заа юу. Мэдлэг шалгая. Мэтгэлцээ. Баахгүй наад тулгаач. Муу юмдаа сайн. Хүн харлуулахтаа сайн. Хөрх юм уу талигаж батгүй дарга маргыг бол одоо тэгээд юу лээ? Кино хийгээд тангаргийн буг шүгдэн мүгдэн гişаага кино хийгээд өөхийнх нь өмнө зайл их зовоож исэн шүү дээ. Женко намынхаа олон хүмүүс хар кино Хэро Баатраар хийлгэж бузралж хараар будсан да. Одоо харъя надаар кино гэдэг чадахгүй. Үний юм гэдэг бол тавилтгүйгээр зүгээр ганцхан гар утсаараа орилоход үнэн байдаг заа юу. Женко тавилттай Монгол туулгатан гал худлаа өвлөө алж үжээл. Асшир энэ хоёр муу хоёр ац цирк алсан хоёр бала петка. Муу хэрээрийнхээ харыг олно гэж хоёулаа авгаагаас салж хагцсан хоёр нош Монголын үгнүүдээр тоглодог хоёр бузар садар. Яг иргэн үгэн шугаа эргүүлж болно л тоо. Тэгвэл бас садралж бузралж болохгүй шүү дээ. Анхны хань хайж болохгүй шүү дээ. Женко анхны хань хайжсан. За эйгүү уулгаач. Тэ? Хүүхдүүд нар дамжчихв. Тэ? Муу давгдорж муу асаа ац. Цэркийг алаа хийсэн. Анхны хань хаяа өвцсөн. Тэ? Өөрийнхөө бүр дүүгээс хамаагүй дүү жоохоохон толгойг нэргүүлчих гадаадаар зугаалаа шаагаадах. Банд нар Монгол тулгатнаар ороод худлаа уйлаа шаагаад байсан юм уу? Жүжигч. Одоо та хоёрыг сошиал дээр нохоо тоохоо байсан. За юу, намайг одоо үгүй ядаж ин өдрийн цагаар 2-3 мянгаар үзчихвэн. Та хоёр ихэнч тоохгүй. Хаава нөгөө цирк хаава нь алдсан штэ. Цирк байхгүй болсон. Одоо арина болцсон, ац арина болцсон. Тэ? Хүлээ авалт хийж байгаа. Аригчд аригтуудах газар болсон. Худлааны гудамж болцсон штэ. А яг циркийг буцаагаад засчлаа гэж шаагаад лайв шаагаад цааван дахиж шаагаач. Асаа ацаа. Женког юм уу банд минь, тороол минь. За ийм банда түр баяртай. Тэг ардчилсан намын үндэсний бодлогын ороонд улсын хурлд нэр дэвших чадaltaй, ахуй амьдралаа зассан, ухуулагчийн хангалттай авчих чадвартай. Нэг бол одоо над чиг нэг үзээтэй ийм солиотой педканууд нэр дэвшин штэ. Монгол танигдсан. Тэ? Тэрнээс нэг муу үндэсний бодлогын ороонд ороод нам ялвал даргаа болно. Шаагаараа тийм байхгүй. Женко Менкогийн үед тийм байдаг байсан баг. Маний үед одоо тийм байхгүй заяа. Ахуйгаа цагаа хуугаа гуйлагчингуудыг би харин байранд нь тавин заяа. Байранд нь тавин. Женкогийн коновчдыг одоо тоолно өнөөдөр би. Уулгаачуудыг би самбар дээр бүгдийг тавьж хагаад коновчин гар заарлана. Та нар хөөш өөрийнхөө эцэг гэхээр овглож чадахгүй хулгаас нэр Женкогоор овглогдоод тэгээд хараар будуулаад гуйлагчин царайлаад Женкогийн гүлэггээ явж байхдаа таарсан мүү коновчингуудыг би зурхтаа өргөдөө чинь зарлана заа юм навшнууд минь. Хөөх юм манай Баянгар аймгийн гинэн цагаалхын иргэд гинэн цагаалхын намын гишүүдийг доромжилж байна. Бити гуцаараа мөн мянганы тонуулч минь
Нутагт чинь бас төрж өссөн залуучууд бид нар бас байж шүү аа. Тэ? Аав ээжийнхаа нэрээр Баянгорт очиж улс төр хилээ хангалттай шүү дээ. Сайн эцгийнхаа нэрээр Баянгороос 3 удаа сонгогдлоо. Одоо зүгээр аймгийн залуучуудыг хор гутахгүй хайж болдгоо юм уу? Өөрийнхөө очиж туслах жидүү авсан, өөрийн ерөнхийлөгч байгаа жидүү авсан зэсэнгээд одоо эмэгтэй хүнийг муухагаар хэлж хайшаач юм дээ чаавас. Чаавас зэсэн чи ашиглуулж байгаа заа ашиглуулж байгаа. Женкогийн зэсэн нэртэйгээр нь чи Женкогоор эцгийнхаа нэрийг сольчих зэсэн заа ёо. Женко авахтай зэсэн. Хэвлэлийнхаа зэсэн Женкогийн зэсэн гэж дуудаарай заа ёо. За юм байна 4-2-тай. Өөр юм яриад байх сонирхол хаалга. За үндсний зүйлдгээр юм байна. Өнөөдөр аймгийн 8 ороонд орвол аймгийн иргэдийн уралд нэр дэвшинэ. Дүүргийн 8 ороонд орвол дүүргийн иргэдийн уралд нэр дэвшинэ. За нийслэлийн 8 ороонд орвол нийслэлийн иргэдийн уралд нэр дэвшинэ. Мөн үү? Тэ. Үндэсний бодлогын орон сонгогдож орвол улсын их хурлд нэр дэвших чадамжтай. Тийм аавын охин, ээжийн охин, аавын өнгөд нэр дэвшдэг юм аа. За юу. Киновчингууд биш. За одоо манай намд нэг далилсан ахуйгаа шийдэж чадаагүй нэг мө далилсан дарга нарын нууц амаргууд байсан ашгүй унж амарсан байна. Хогчин. Тэ. Улс төр бол амьдралаа сайжруулдаг талбар биш шүү. Юм өөр болж байгаа шүү. Улс төрд орж ахуй амьдралаа сайжруулна, баяжна гэж бодож байгаа бол уучлаарай та нарыг шорон хүлээж байна. Хууль хүлээж байгаа шүү. Хууль хяналт бас чангарсан байгаа шүү. Ойлгосноо? За юм байна 4-2-тай. Байрандаа байцгаагаараа л гэж хэлээ. За мянганы тонуулчаа. Өнөөдрөөс эхлээд мянганы тонуулчдыг за би яахтай тэгээ гарч ирээд нөгөө нөхрийг одоо алийн болго ярих уу гэд чимээгүйс арчил намыг усарлаад унахаар нь мянганы тонуулч нэрийн сэргээе да. Мянганы тонуулч Галтмаагийн Баталга. Сайн тогтоо. Мянганы тонуулч Галтмаагийн Баталга. Сэцэлийн мафийг дуурайдаг мафийн толгойд Галтмаагийн Баталга Женко гочд. Мянганы тонуулч. Гой зогсож байна уу? Манай Монгол улс чинь байгуулагдаад одоо Чингис хаан их Монгол улсыг байгуулад 800 гаруй жил хөнөө гүрэн үүснээс хойш 2000 гаруй жил гэж байгаа. Энэ мянганд Батулга шиг хулгай хийсэн байхгүй. За яг хуу ардын хувьсгал ялаад 1921 оноос хойш нэг 100 гаруй жил болж байна. Энэ 100 социализмын үеийн бүтээн байгуулалт гэж хийсэн болохоос биш. Хулгай гэж гараагүй. За юу. Хуучны дээр Цэдэнбал дарга марга социализмын үед Монгол ардын намын хідэн өөнрөөс чинь юу ч гараагүй. Өөргөө харин хилмигдэж явсан баг. Нэг намын дарлалт мөн үү? Тэ. Тэдний үед ямар юмны хулгай их. За арчил зах зээл шилжсэн. Эхлээд төрийн өмчийг объектоор шааж исэн бол сүүлдээ 200-300 сая доллараар шаадаг болсон. Мянганд энэ шиг хулгай гараагүй заа. Тийм учраас би мянганы тонуулчин гэж байгаа. За юм байна 4-2-тай.